Боловсрол сувг телевиз, Cocktail Films-ийн хамтын бүтээл, кино урлагийг дэмжигч Unitel Group. Мэлгүнэ. Миний хоол идэлтэй. Та намайг гэрээ олонд илүү дуртай мэдж байгаа шүү дээ. Даавгаа уучлаарай. Минийхөө аав 8 цаг гэж тарж үрж ирээд хоол эсээр өтл шүн болно. Та чи өвтөр чи шүн хоолоо идэх гэсэн үг шүү дээ. Шүн хоол идэх чинь биеинд муу ахгүй юу минийхөө? Ойлгож байна уу? Тэгэд ч зоогийн газрынх гэрийн хоёр чинь нэг нь аав нь хийж байгаа, нэгийг нь хөөхөн их хийж байгаа гэдгээрээ л ялгаатай шүү дээ. За минийхөө хоол идчих. Минийхөө. Хөөе. Бэлгүнэ. Энэ одоо баг хоол идсэнгүү. Бэлгүнэ минийхөө. Ёо. Ийм бэлгүрт чи ийм хүн байдаг юм уу? Тийш нэ ээж тэгэл ийм гадраас ёо просто дотор мухаа оргоод ер зөв сонголт хийж чадсан эсэгтэй ээж нь эргэлцэж байна. Зөв сонголт хийгүй яах юм бэ? 50,000 төгрөгөнд 5 ширхэг бараа гэдэг чинь болоо өвчж байгаа хгүй. Үүнийг нь болоо авчиж байгаа гэж юу яснаа үгүй. Чи ямар гоё хөвгтэй юм атсан бэ? Энэ хараа. Хүү гоё гац. Али ээж нь үгүй. Энийг чи аль дангуун дээрээс авсан юм? Хамгийн сүүлийнхээс нь авсан шүү дээ. Ээжгээ туудахгүй яасан бэ? Энэ минь одоо гоё юм уу? Гоё байна хөөе. Ээж нь нэг жоо сонгож байгаа өмсөж болохгүй юу? Нэг ч гоё юм нэг ч чи би өөртөө авсан шүү дээ ээж. Энэ наа чи 3 анцтай юм биш үү? Ийм юм аа. Тайлгуулахгүй бол дипиктэй юм авчиж. Нэг бүдүүн чихэд өмсчихгүй. Бэж өгтөө та. Дууд шууд ирсэн байна да. Юу гэсэн бэ? Сасаадах. Байна уу? Цогтой байна. Цогтой биш юу юм? Таныг нэг нэвтрүүлэг Сасаадахтай юу юм? Нэвтрүүлэгт оролцоод юм. Луучууд авбал эргэж залгаараа би удахгүй яваад очиё. Ямар амар дуурд юм. Хөөе би яана. Би дээр цагтаахын аваа нэвтрүүлэгт оруулаад өгч гисэн байхгүй юу? Хөөе. Тийм ээ ямар гоё. Хөөе. Октоо намайг штэ эзэгтэйчүүдийн нэвтрүүлэгт оруулна гэсэн. Би чинь бил нэрэ бэлдэх хэрэгтэй юм байна. Шинэ утгаас орсон. Октоо да. Тэгтээ энэ дотор чи хүндэтгэлийн үг орсон байгааг анзаараагүй юу? Хүндтэй хүнийг л өрсөн биш. Хөөе тэгээ та өөрөө их гээд байгаа юм уу? Энд чи шар гэж байгаа зү. Шар гэдэг чи хоёр үеийнээс бүтсэн байна. Совд гэл гэдэг чинь бас хоёр үеийнээс гэж чинь совд гэрээс шар, совд гэрээс шар гэхээс би яг мөн. Ой, сувдаагүй. Миний нэр ч гэсэн од гэрлгээд хоёр үеийнээс бүтчихээн. Октоо да. Хайр дээж гэдэгт чинь бас хоёр үе орсон гэдгийг бити мартаарай. Би танаас гүйж штэ аваа. Тэхүү. Та ганцуудаа зөвшөөрч гэлдөө. Би тэр нэвтрүүлгэнд чинь орохгүй. Гүйж штэ. Тэхгүй би яг нааж баларах гэдэг хөхгүй орно гэсэн юм байхгүй. Алга болцсон. Бэштэй. Ээж орох юм уу? Орно штэ. Та их чи орох юм уу? Чи ор. Яндалд өрссөн болохоос биш. Энэ мингах ч гоё яагаад зү. Ах та нэг дүүтэй ганцхан тусалчаал да. Би тэр нөгөө оролцсон гэсэн үн уцаас арга таг. Өнөөдөр би хүнээ олохгүй болохоо очиад байгаа байхгүй маргааш нэвтрүүлэгтэй шүү дээ. Тэглээгээ чи одоо намайг ирж ингэж шалжгүйч болохгүй шүү дээ. Би гэрлөө яриад асуусан бохгүй хэлсэн бохгүй юу? Та харин гэрт байгаагүй байсан биз дээ. Чадахгүй. Хаа зүгээр л ярилцлагын нэвтрүүлэг шүү дээ. Зүгээр л ярилцлагын нэвтрүүлэг зүгээр. Манай хүнийг нэвтрүүлэгт оруулах гэдэг юм уу? Тий. Тэгсэн чи харин ах орохгүй гэдэг. Орчоо чи.
Имлэгээ сурталчлаад зүгээр штэ. Очилтоо. Тийм штэ. Имлэгийн би бүр нэрийг нь бүр томоор бүр доор нь гаргаж өгч болно хаа. Тий. Энэ манай цогтой амьдралдаа анх удаа чамаас юм гуйж зөвшөөрч гэлдөө. Тэгсэн ч гэсэн чадахгүй. Чи одоо юу болоод бас хажуураас гинтг орж ирээд орчооч гэж шалаад байгаа. Олны танил юм ч бол гоё биш үү? За хаа. Би явлаа. Би ямар ч таныг орно гэж бодчихсон. Үгүй шүү, үгүй цогтоо. Үгүй. Орхооролсон. Орхоос яадгийг. Одоо энэ хүүхд яваад өглөө чи хүүгийн ажлыг балах гэдэг юм биш үстэй. Юу ээ бас. Ич нэмэргүй юм байна дөө. Яах вэ? Ава, босоо. Ава. Босооч, ава. Ава. Ава, босооч. Хаалга төгшөөд штий. Яасан бэ мэрхэн? Хаалга төгшөөд биттэй. Босооч штий. Мэрхэн унтч. За. Сайхан мөрч юм гэж. Юу вэ? Чи гадаач яасан Юу ч юм бэ? Гой юу хот. Юм уу? Тэгээ. Амраахгүй маа чинь. Цагид болж байгааг мэдчихэв. Цаг одоо 3 болж байгаа шүү. Яасан? Нөгөөх чинь бас арх ууцсан. Үгүй нөгөө аригч чи манай хажуунаас нүгсэн штэ. Оо ашгүй дээ тийм үү? Тэгээд Оронд нэг 2 бацаа орсон. за. Тэгсэн чи орой болохоор бөглөдөх юм. Оо ямар их. Бүрэн унтуулахгүй штэ. Чи бүр ядаргаанд орсон юм шүү дээ. Тийм ээ. Бо багын найз минь ингэж ч явах гэж. Чи юусоо манад амьдрах юм уу? Танай дүү Тий. болох юм уу тэгээд? Одоо болно шүү дээ. Хүүхдээр хойлохнол байгаа юм чинь. Манад амьдрал амьдр. Үгүй яах тэгвэл тэгэл. Дахиад нэг айлд очдог элдвийн янзын дамттай дахиад зовох юм шүү дээ. Тэгсэн дөрөв манад амьдраад хүүд маань хань болоод хоол унд хийвэл бит хоёрт нэг жоохон илүүштэл хийгээл ахтал болчих шүү дээ. Ха. Ёо тэг. Сайн л үз. Маргааш өдөө тухтай яриа заяа. Тэгээ. Наас нь өглөөрт ажилдаа амарлаа. Тийч амтчих. Нүнэ. Ма. Би нүгүрч яах юм? Гүй, наа чин чамааг өндөр олгоно. Тэгээд бас витаминтай ахгүй юу? Би нэг ч уухгүй. Ээж уучгалтай тэхгүй бол хүмүүс намайг чиний ихч гэж бодоод нь штий. Надаа намаагүй. Навнуудын ирээ ихэлсэн гэж хэлсэн. Чи бодоод үзэлтэй. Элбэг дорж байгаа намхан, инх болдгоо намхан, манай аав ч гэсэн намхан. Би өөрөө ч гэсэн намхан. Би хааштай ерөнхийлөгч болно гэж бодож байгаа. Тэгвэл би чамайг ерөнхийлөгч болгочихноо. Чи энийг уучгалтай тэхүү. За надад энэ намайг хоёлаа явж болгоё. Ой.
Манай өвд уртар гарч байгаа. Энийг аа. Яй, хотлаа. Манай өвд уртар гараад байна. Хотлыг авалтаа. Гүйлдээ. Тэр гарч байгаа илээ. Танаа өвч гидэрэг толбогдчихсан юм уу? Үгүй ээ. Манай өвөө Монгол улсын хамгийн мундаг өвөө болохоор зургатаар гарч байгаа байхгүй юу? Өсөж байгаа организм учраас. Чи ямар шүлтээр гарах юм мэдэхгүй байгаа юм уу? Мэдэхгүй. Оо. Тэр яг гарна гэдэг нь үнэ юм уу? Үнэ. Ээж өвөөг зургатаар гарна гэж надад хэлсэн юм чинь. Танаа ч өгшөө юм билүү? Аа, өгшөө. Тэгвэл мэдээний шүлтээр гарч иж байна. Чи мэдх юм хурдан тавьчих. Биш л биш тий. Танаа ч инээд юм билүү? Манай өвөө инээд дээ. Инээд шүлтээр гарч байгаа. Бас биш вэ наа, алийг өгч яолч чадахгүй юм байна. Би өөрөө аль. Яг ээж чи гарна гэж хэлсэн юм уу? Нэрээ хэлсэн. Ээж өвөөг сая зураг авалтанд орно гэж хэлсэн юм чинь. Аа. Шууд зургатаар гарна гэж юу вэ? Эхлээд тэрийг эвлүүлнэ. Дараа нь тэрийг янзлаа тэгжээж гаргана штэ. Тгийг хизээ гарах юм бэ? За болцгоо юу. Би явж ундаагаа байлаа. За явлаа. Яваач. Явуултаа. Гүй, стоп. Гүй, яриад эхэлгээд Чи хажуугаар юу толгойг нь суу. Юу толгойг үлдээд байгаа юм. Явлаа гэхээр явдаг үстэй юм чинь. Наасаа явахгүй мó гэж. Тэрийг та ойлгохгүй бахт яадаг юм. Явлаа гэхээр явна штэ чинь. Ямар сони юм бэ та? Энэ чинь хүн бас камерын харж зогсоод байна. Энэ хальс мэсэн дүүрчих гээд байна. Ойлгож байна уу? За дахиад яв. Явлаа. Сайн байцгаана уу хүндэт эмэгтэйчүүд бүсгүүчүүдээ. Тэгэхээр та нарт хандаж ярих зүйл маань гэвэл өнөөдөр эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог умаан хүзүүний хор тавдруулаад өндөртний камер руу гараад ир. Стоп. Би дугаараа яах гээд байгаа юм. Та яаж вэ? Надад түрүүнд тайлбарласан шүү дээ. тийм Тэр юм уу? Ийш нь харж яргээд байгаа юм шүү. Камер руу. Яах гээд байгаа юм бэ та? Хэлсэн шүү дээ би түрүүний ярьснаар ярьчих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр гүтлээ иш хараад. Ийшээгээ харж ярина ойлгосноо? Яг ийшээ харж байгаа. Камер руу харж ярина ойлгож байна уу? за одоо Яах гээд нэр хөдлөв. Мэднэ үү? Явлаа! сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Бүсгүүчүүд, эмэгтэйчүүд, эхчүүд, Монголын сайхан ээжүүд та бүхнийхээ өнөөдрийн амраа болон ирж байна. Өнөөдөр бид урамхан эмнэлэг дээрээс энэ хүү ярилцлагыг хийж байна. За тэгэхээр эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог умаан хор тавдруулаад өндгөвчний хор тавдруул Та яагаад аа? Тим инээдтэй юм яриад байна уу? гүү ийшээ хараа яриад байсан чинь миний дүрс энэ дээр ойж харагдаад ах юм. Тийм шүү дээ. Энэ дотор Та яах гээд байгаа юм? Аа? Энэ ажил явж штий. Би таныг хүндэтгээд энд ирсэн. Та миний ажлыг хүндэж болохгүй юу? Наудаа яг явъя. Мэднэ үү? Билэн. Явсан. сайн байцгаана уу. Монголын сайхан ээжүүд, эхчүүд, бүсгүүчүүд та бүхнийхээ өнөөдрийн амраа болон ирж байна. Өнөөдөр бид бурамхан эмэгтэйчүүдийн эмнэлэг дээрээс энэ хүү ярилцлага эхлүүлж байна. Эмэгтэйчүүдийн нийт үзлэг хийгээд ингээ харж хахад ер нь эмэгтэйчүүдэд их элбэг тохиолддог умаан хүзүүний болон өндгөвчний умаан хүзүүний болон өндгөвчний хорт юм байна гэж үзэж байна. Тэгэхээр энэ бид нар бол нийтдээ бол Стоп. Хөөш. Өөр юмч байхгүй юу?
Тэгээ ер нь эцэст нь бүсгүйчүүдтэй хандаж хэлэхэд бол урьдчилан сэргийлэх хамгийн чухал юм шүү дээ. Бурамхан эмгэлээс дүлгөөмж та бүхэндээ хандаж нийт Монголын газар угаа, царайлаг үзэсгэлэнт бүсгүйчүүд та бүхнийхэн эрүүл мэнд энэ бүхний цаана юу оршдог вэ гэх юм бол Монголын өрс маш олон болтугай. Нарийн мэндлийн шинжилгээгээ 6 сар тутам дүүж хэвших юм бол умаан хор тавдар болон өндөр өвчтний хор тавдар бөгөөд бусад бүх л өвчнөөс сэргийлэх боломжтой шүү дээ. Хүн хамгийн гол нь эрүүл байх нь чухал. Эрүүл бол амьдралын үндэс шүү дээ. Нийт бүсгүйчүүдтэй хандаж хэлэхэд 6 сард нэг удаа нарийн мэндлийн шинжилгээгээ мартваа. Баяртай бүсгүйчүүдээ. Баяртай. Стогоо ярьчлаа. Яа. Ваа! Гоё юм шиг. Би загсуулах байлчлаа. За, баяр үгүй. За баярлалаа нарлагч. Стасаа ажиллаа. Юу байгаагүй юу? За манайха юм аваа. Би тэд яралтай явж байна л. Юм аваа. Гоё. Юм аваа. Юу байгаагүй юу? Зүгээр. Их гоё болсон ш. Дараа уулзсан. Тэгээ дараа тухтайгаа уулзж байгаас. Болно. Зүгээр баярлалаа. Зүгээр. Камера хураа манай. Манай өрөөнд орох уу? Зүгээр. Гайг болчлаа гэнэ. Бурамхан эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэрэгсэн эмч дүлгөөн гинэ. Аав! Харж гин үү? Эмнэлэг гарч ш та. Яа, на энэ дүлгөө эмч чинь ямар сайхан уран ярьдаг юм бэ? Өндөр өвчтний хор тавдар бөгөөд Яасан ч уянгалаг хоолойтой юм дээ. Ээжээ, эмч хүн чинь сайн ярьлаа гэд яах юм бэ? Гол нь хүнийг сайн эмчилдэг чадвартай ах хэрэгтэй байхгүй юу? Хөөе, мэрэгсэн эмч чинь чамаас л дээр байлгүй яах вэ? Тийш дээ, сургуулийн төгссөн. Гүй чи одоо ингэ ярьцлага өгч болоогүй юм уу? Яахаараа ингэ зогсоо зайгүй зогсдог байна. Зогс юм уу? Чааста ийм ч юм хийж чадахгүй. Чи Гэхдээ би анханасаа тэр нэвтрүүлэгт орох дурггүй байсан шүү дээ. Би цогтоод хэлсэн шүү дээ. Би орж чадахгүй дурггүй гэж. Дургуйд хүчгүй гэж тэгэл би ороогүй байхгүй юу? Юундаа өглөөд байгаа юм бэ чи одоо? Та энэ нэвтрүүлэгт орцсон бол чин маргааш танай эмнэлгийн үүдээрээс битүү хүн оочрж яахгүй юу? Би зарим нэг хүмүүс шиг тэгж нэрээ худалдаж явдаг хүн биш. Тэгээд ч юу нэг ганц удаагийн ийм нэг гарсан ярилцлагыг хүн үзэл өвчтнүүд хурж ирнэ гэж юу байдгийг юм? Та энэ телевиз радиогийн хүчин чадлыг мэдэхгүй байна. Хэрвээ та өчтөр ингээд зургатаар гатсан бол чи өнөөдөр эмнэлгийн үүдэн пиг хүн яндын эмч эмнэлэг энэ мөн үү энд үзүүлийг альстай пиг байх байсан байхгүй. Манай нэг найз зургатаар гарсан чи маргаашнаас нь тэгэлс од болсон шүү дээ. Өвөө. Та зургатаар гараагүй гэд ууралцсан юм уу? За юу гэж ууралж идэх юм? Өдөө юм зургатад би уурлаа сууж ах хэрэггүй. Үст. Мишэл чи харсан манай зургатаар гарсан? Харсан. Танаа зургатаар гарахгүй л дээ штэ. Манай илүү алдартай болсон юм чинь. Манай зургатаар гараагүй ч гэсэн танаа бас илүү алдартай. За. Чи зургатаар гараагүй алдартай хүн харсан юм уу? Чи Монголд зургатаар гардгүй. Гардаг. Монгол зургатаар гардгүй. Гардаг. Киви амтлаг зургатаар гардгүй. Гардаг. Тэр миний сүүл гастаа. Шамаата. Чингис хаан зургатаар гараагүй ч гэсэн алдартай байцтэй. за үнэхээр янзтай байлаа энэ чи. Юу вэ? Нэвтрүүлэг? За сүртэй. Гүй ээ, манай гэрийнхэн бүр үзээ таныг биширцэн бэлээ. Та бүр одоолсон гэм бодлоо. Ай нараасгүй явуултаа. Манайд ч гэсэн яг л дүлгөө эмч яриагаа юм чи. За тэр яах вэ? Ер нь манай эмнэлэг заяа. Дүлгөө эмч ачаар мандах юм байна. Зүйтэй. Тэгээ сайхан том эмнэлэг миний ачаар мандах нь байна тийм. Дүлгөө эмчийн ачаар эмнэлэг маань мандах нь байна шүү дээ. Шүстэ яри мандаг байсан. Байцгаана. Оо сайн байна уу? Сайхан тасаа хамарсан уу? Хүйе та ингээд урд нь телевизэн нэвтрүүлэгт орж исэн юм уу? За юу би юу хөдөлж явах юм чинь харин анх удаа зочноор орж явах чинь. Тийм үү? Тий. Үгүй нэвтрүүлэгч байгаагүй юу? Миний нэвтрүүлэг хаашаа харсан юм бэ?
Сүрэн. За захирлаа. Үдээс өмнө над дээр цаг авсан хүн байна уу? Одоохон захирлаа одоохон. Та яагаад тийм сайн ярьцдаг байна? Гэхдээ харин би бүр өөрийгөө гаахаад би бүр яагаад тийм сайн ярьдгийм болоо гэ. Яг өөрийгөө бодсон чинь би юм айгүй авьяастай юм байл тийм. Тэр чинь мэдээчлээ тэгж нөө. Оо тэр яг юм авьяастай байгаа байхгүй. Тэгээ ингээд анх ингээд камер харахад бол жоохон эвгүн байл л тэгэл шууд асчих байгаа байхгүй. Тэгэхээр яг хизээ язааны хийдэг ажил шиг шууд яриад юу ч үсэн мэдгүй нэвтрүүлэг дууссан. Юу ярьснаа мэдгүй шүү дээ. Тэгэл дуусаал. Найрлагч нь бөө баяр. Йоо, би нэр ингэж ярьдаг юм чи анх удаа харлаа нэрээс танд баяр хүргэе гэж. Тэрөө би ч нэг бүр мэдгүй юм уурс урлагийн юм болчихсон. Ажилдаа орцгоох уу? За захирлаа болоогүй л шүү дээ. Тэгж л да захирлаа. Тэгээд Ашгүй. олон юм асууж байна уу? Яаж яах вэ? Явж имчилгээнийх амиг зацгээд тийш явж байгаа. Хэр их юм асуусан тэгээд. Зөндөө юм асуудаг юм байна. Үс хингээр хасаа ичдэг юм дээ. Чивтэрийн хувьд бол ер нь хагалгаа хийх ямар ч шаардлагагүй. Энэ үнд өвчин тун жоохон хэмжээний уйлахаа өссөн байгаа учраас шимэгдүүлэх эмчилгээ хийгээл зүгээр болчихно. Одоо эмчин чамд эмчилгээ өвчж өгнө. Юу гэсэн үг юм бэ? Тэгсэн ч гэсэн энэ ч одоо гидсэн дотор нэг хавдар байна гэдэг чи одоо яана. Уушлаа явж. Юу яасан энэ чи? Нөгөө нэг эмнэлгийн ари тухлын хүн дуусчих. Тэр нь одоо тэр хэмжээгээр захиур зүгээр үгүй тантай ярилцах гал. Надад ч бас ер нь хэрэг болоод ах шиг байсан ари тухлын хүн ер нь дуусч байгаа. Чи ер нь нийтэд энэ бурамхан эмнэлгийн эмч цувлагчнараас асууж агаад ер нь хэр зэргийн ари тухлын хүн хэрэгтэй байна уу? Та ер нь нэг мэдээд бурамхан эмнэлэгт ари тухлын хүн захиалчих. За тэгт. Өөрөө мэдээд яач тийм. Хөөе. Ячаар таныг нэг харсан хүн шиг. Намаагүй. Тийм. Арай нөгөө нэг зурагтаар гардаг хүн шиг үстэй. Зурагтаар уу? Тийштэй нөгөө 6 сард Нэг удаа яг нарийн мэрэгжлийн шин жилгээ. яг тийм биш үү? Зурагт сайн үздэг ямар олон хүн үзээвэ юм нэвтрүүлэг. Амьдраас дажгүй юм биш үү? Би юу? Оо баярлалаа. За тэгэхээр санаа зовх хэрэггүй дахиад хэлье. Энэ бол хавдар биш. Жохон уйлархаа байна. Тийм учраас одоо эмчин энд шимэгдүүлэх эмчилгээ бичиж өгөөл зүгээр болно гэсэн үг. Тэгсэн ч гэсэн энэ хавдар хэр бүр ингээд амар санагдаад ах юм аа яана. Гү. Та тайван байх хэрэгтэй нараа энэ хавдар биш байхгүй да энэ чинь хавдар биш. За эмч хэллээ шүү дээ. Та сайхан тайван бай. Хавдар биш. Та тэнийг харж гинөө. Энэ тодорхой харагдаж байгаа байхгүй тий? Зүгээр энэ үндгөвчин дээр энэ одоо царагдахгүй л юм л да. Үндгөвчин дээр нэг жохон уйланхаа үүссэн байгаа байхгүй. Тэр уйланхаа чинь сүртэй том хагалгаа хийхгүй шүү дээ. Шимэгдүүлээл авчна. Тэгэл болоо. Тэгэл ирвэл хамгийн гол нь та өөрөө их сайхан тайван байх хэрэгтэй шүү заяа. Шимэгдүүлээл авчин тэгэл болоо шүү дээ. Ямар ч асуудал байхгүй. Оо тийм үү. За таныг хэлсэн чинь бүр санаа амарчлаа. Баярлалаа. Ашгүй дээ. За. Шимэгдүүлээл авчин шүү тэгэл болоо. Хордоо идгээр шимэгдүүлээл авчин шүү. Шимэгдүүлээл болоо. Баярлалаа. За. Юу яачих юм чи? Шимэгдүүлэх хэмжлэгийг бичээд авчих уу? Бичлээ. Би сая танд яг энэ эмчийн хэлсэлээ үстэ. Аах юм биш ээ. Энэ чинь хагалгаа хийхгүй зүгээр шимэгдүүлэх эмчилгээ хийгээд болчих гэж хэлээ үстэ. Ямар хайш юм бэ таачд? Хиний хэлүүд ер нь болдго юм бэ ч. Юу сүртэй ууралтын тэгээд. Ийм олон өнгөт байдгаа. За манайхаа бэлэн үү? Бэлэн. Ажил тарлаа штэ. Бэлэн. Бэлдээд л. Биш хаашаа орох юм? За тэрийг би өөрөө зохицуулъя да. За. Санаа зүгээр бэлтгэлээ базаагаад. Тэгээ. Тэгвэл. Захирлаа. Та өнөөрөө завтаа эзтэй. Ороо юутай вүлээ? Оо манай боржаг урамшууллаараа биднийг дайлна гэж ах чинь захирлаа даа. Захирлаа таач гэсэн нэрээ хамт явуул да. Хамт олноороо нэг бөөндөө нэг сайхан сууя. Би та хайдагаа нэг сайхан дайлъя гэх үү? Өнөөдөр ороо би завгүй юм байна. Өнөөдөр семинартай. Семинар ч болоогүй байгаа штэ. Гэхдээ эмч нар эрдэмтдийн нэг цуглаантай.
Өнөөдөр биш шүү дээ. Тийм юм яриаггүй шүү дээ. Би чамд ер нь одоо өнөөдөр тийм ажилтаа. Маргааш тийм юмтай болчлоо гэж тайлангаа тавьж явах ёстой юу? Үгүй ээ. Гэхдээ та нар яваа сайхан наргиц цэнгэлтэй. Сайхан баярлцгаа. Тэгээ. Бид хөгжилтээ. Бэч. Бас болдог санаатай манай энэ айгуу сэргэлэн. Би дараагт нь л явчих л да. За залуу хүн бич чи битээ ингэж л да. Чамаг явах бол тэхэн явах юм. Тийм шүү дээ. Тийм содгрлээ. Би нэг хамт олонтойгоо хамт байл да. За бүгд нэг хувцас салцгаая. За тэгээд яваа. Цагаас суртаа цагтаа. Гэж бодоод нэг жоохон хоол хийсэн чинь дуусчлаа шин. Наад гомн гоч. Энэ гомн дотор хүндэгний шар хий гэж хин хэлсэн юм бэ? Яач чадсан чи чинь? Урд нь өхөр зүгээр амаа олохгүй л иддэг үсттэй. Гэхдээ энэ хүндэгний шар чинь дэгдэхээ болдог гэж мэдгүй юм уу? Зэскаш. Чи өдөө дэгдэхээ болоод тахтай. Сайн байна уу солигч? Хөөе. Цагтаа сайн уу нэг сайн. Та эмгийнхэнтэйгээ яваагүйс юм уу? Өндөгний шар дахиж бити энэ хоолнд хийж гараач. Мэдлээ. Үгүй мари юу хийж байгаа юм нөхөө? Дөлгөө намайг хүрээд иргээд идэг. Бэлгүүнийг би түр танаад үлдээчихдэггүй. Хэлтэй. Цай авах юм нөхөө. Ой яах. Гадаа хүн лээд. Жон гом ичгүй юм уу? Яах би боцож ирж байгаа. Хөөх юм инэ гэж чи. Яаса харах хүн байдгүй юу, аа? Би яг Мишелийг олоод ирээ заа юу. За. Мишель. Чи хоолоо идсэн үү? За. Чи өнөөдөр хаалтайгаа их адилхан харагдаад байгаа чинь. Хүн чи адилхан байлгүй яах вэ? Нэрээ аанадаа арай бэлэн гом идвэл хадаатанд мөгсөн. Миний хотод ямар сайн гэдгийг танаа аав чинь мэдэхгүй л байхгүй юу? Мэднэ. Юу мэднэ гэж? Нас ахаар хадаад ч ус мууддаг. Аав чинь тэгж хэлж гэнэ үү? Иш чаавас. Хүний нас хотод хоёр хоорондоо ямар ч хамаа байхгүй. Хамаатай. Хамаагүй. Нас гэдэг нь зүгээр тоо. Харин хүний хотод гэдэг нь эрхтэн. Ямар ч хамаа байхгүй. Би танаа ааваас илүү их насыг насалсан. Тийм болохоор би ааваас ч ихийг мэднэ. Танаа аав чинь надаас ихийг мэднэ гэж юу? Надаас илүү ихийг мэдгүй танаа аав. Яасан бэ? Яасан? Та манай зуртаар гасан гээ ууралцсан юм уу? Одоо би юу? Би танаа зургатаар гарсан гэж ууралсан гэж юу? Наашаар. Би уурлаагүй байна. Уурлаагүй байна. Шаалга зургатаар үтсэн юм уу? Үтсэн. Чамаас өөр хинч үзээгүй. Гадуур хинч үзээгүй байна мэдүү? Мишель үтсэн. Манай Мишель үү? Тий. Мишель үтсэн гэж байна уу? Үтсэн. Мишель! Мишель хаана үзээ? Энд үзээ юу? Мишель та хоёр л үзэн дээ. Хүүхдүүд л үзэж байгаа аахгүй юу? Өөр хинч хараагүй.
Байна уу? Байна уу? Эмэгтэйчүүд имлэг мөн үү? Урамхан эмнэлэг байна. За сайн байна уу? Та өөрөө хэн бэ? Би эмнэлгийн дарга Ёмдон байна. За би Игэл телевизээс холбогдож байгаа Хаанасаа? Игэл телевиз. Игэл телевизээс. Аха. Телевизээс. За ямар асуудлаар ярьж байна? За өнгөрсөн пүрэв гарагт танай эмнэлгээс нэг эмч ярилцлага өгсөн Тэгсэн. Тийм, манай нэг эмч нэг телевизэд ярилцлага өгсөн. Тийм бид нар тэр нэвтрүүлгийг үзээд холбогдож байна. Тэгээд нэвтрүүлэг үзээ залгаж байгаа юм байна. Тийм. Гүй. Тэр эмчтэй яаж холбогдох вэ? Байна уу? Эмч газ нэг юм асуух. Байна уу? гарч. Байна уу? Сонсож байна уу? Байна уу? Байна. Сонсож байна. Байна. Тэр эмчтэй яаж холбогдож болох вэ? Тэр эмч юу байхгүй байна л да. Яах юм бэ? Ажил дээр ирээгүй байна. Өвчтөй байгаамаа. Хүнд өвчтөй хүн яаж ажил дээр ирэх вэ те? Тий. Маргааш нэг үдээс өмнө ярилцлага авах гэсэн юм аа. Үдээс өмнө маргааш уу? Үдээс өмнө. Ирж амжихгүй бах тий. Холбоо хуцсан дагаалаа. Холбоо барих утас. За холбоо барих утсуу тэр эмч. За би нэг хараадах юм. За тэгээ энд нэг дугаар байна. Дугаар байна. Тэгээ тэр юу энэ дугаараа солилцсон. Тэгээ өөр дугаар дээр явж байгаа. Тэр шинэ дугаарыг би мэдэхгүй байна. За тий. Гүй ажил ихтэй байгаа штэ тэр чинь. Маргааш одоо гэртээ уцгүй хүн би яаж хэлэх вдэ? Тэгээд чи маргааш 7 хоногийн лхавг гариг болгон манай тэр эмч бүр хамгийн их завгүй байдаг хүн. Өглөөнөөс агуулаад ороо болтол завгүй. Тэгвэл та нэвтрүүлэгт орох боломжтой болов? Би юу? Тийм яндангай. Би ч бас завгүй. Одоо манай эмнэлгийнхэн ч ер нь ажил ихтэй байгаа шүү. За би нэг ажлынхаа төлөвлөгөөг хараадах юм. Утсаа авчаа. За бараг зав гарахгүй энэ. баярлалаа. Энэ ажлыг зохицуулж болох юм шиг байна. Энэ ажлыг зохицуулаад за болчих юм байна. Ашгүй. Тэгвэл та маргааш үдээс өмнө телевизээр ирэх үү? За тэгээ. Үдээс өмнө 11 цаг үед. За би яваад оч. Телевизийн байранд дуу. Тэгэхгүй яах вэ? Тэгвэл би таньд өөр хүн хаагаа боллоо шүү. Өөр хүнтэй ярих хэрэггүй. Заавал. За баярлалаа. Ток шоу гэсэн үү? Яг ток шоу гэсэн. Та тийм юмд ордоггүй үсттэй. Дургүй. Би дургүй. Тэр хүмүүс ч бүр ажил дээр хурж ирээ шалаад байгаа юм чинь. Бүр ажил хийхгүй. Би өвчтнөө үзье гэдэг хад бүр гарахгүй. Та орчооч те. Та л энэнд ороодох. Та хэрэгтэй байна гэж одоо бүр чичрээ дайраад ямар ноётой хамаасахгүй гэдэг юм бэ тэд нар ч одоо орчооч. Орчил доо. тэр бүр аргаа орё гэж салсан. Яшгүй минь гэж. Тэр ус бүр ажил хийхгүй юм байлээ. Орохгүй бол ерөөсөө ямар хэцүү бүр. Иргэн тойрны бүх хүмүүс зурагтаар гарцаагаад ах юм. Харин тий. Жоод болоод байгаа юм биш үү? Харин тий. Та одоо зурагтаар гараад тэгээд шууд од болох юм бол аавд менежер хэрэгтэй, тийм ээ? За 20 минутын нэвтрүүлгэнд менежер энтергээс хүрчгнээд яах вэ? Юу ярьж байгаа юм бэ? Харин ч менежер хэрэгтэй байхгүй юу? Хич нэг л юмнаас л хайж 20 минут ч байна уу, 2 минут ч байна уу? Юунаас хайгаад байна? Юу яах вэ? Орон даяар хэл ам нь ойлгохдохгүй, юу яриад байгааг нь мэддэхгүй нэг хачин юм зургатаар гарах үйл гэж би яагаад байна. Яагаад? Аав чинь зарим үгнүүд нь ойлгодгүй шүү дээ. Богинохон хэлтэй байхгүй юу? Памбар хэлтэй. Тийм үү? Нэр заримдаа тэгээд идэв шүү. Юу хиний хэл юу памбар яриад байгаа? Таны хэл богинохон шүү дээ. Памбар та өөрөө мэддэг юм уу? Хажуу хэлээ хараад харъя. Завчар болоод. Та зарим үгийг хэлж чаддаг байхгүй. Тэгвэл та харчих. Та тэгвэл энэ үгийг хэлээдэх заяа. Нар сар ойроор хүрээлгүй, холоор хүрээлгүй гэж хэлээдэх тий. За ямар галзуурсан биш дээ. Тэгэхээр юм хэлээ сууж яддаг гэж юу гэдэг юм? Үгүй хэлээ. Нэрээ. Оролдоод үзье. Аав хэлж чадахгүйгээ өөрөө мэдээд байгаа байхгүй. Тэгээ хэлэхгүй байхгүй. Чаднаа. За хэлээд. За би ямар тэнэг хүн үү?
Тэгээ энэ нэг балаа юмны хэлгснийхэн зоргоор юм хэлээд яриа сууж идэг юм юу гэдэг юм? Юу яриад байгаа юм? Зүгээр хэлээ сайн бэлдэх хэрэгтэй шүү дээ. Хэлэлтэй хэлээ. Аав хэлж чадахгүй хэлэн богинохон памгаар авахгүй. За залгив минь. Би хэлээд өгье. За. Хэлээд өгье. За юу чи? За. Юу яриад байгаа юм чи? Юу гэдэг ямар үг гэлээ? Нар сар ойроор хүрээлвүү, холуур хүрээлвүү ихтэй хурдан. Нар сар ойроор холуур. Чимтийн байгаа үстэй. Ямар ажигч юм бэ? Нэрэ хэлэн богинохон памгаар авахгүй юу? Намаг ерөөсө өдөр болгон загнаа л гэдэг юм л. Гэхдээ юугээ загнаад байгааг би ерөөсө ойлгохгүй байхгүй юу? Оо чи ойлгохгүй загнуулаад идэв үсэн юм. Битээ нэгэ таач. Би тэр чи ястаа мэдчихэж байгаа хүн биш Би нэ. ч гэсэн харин. Чи ч юм Харин тийм. хөгжлийн бэрхшээлтэй байсан. Тоолроо Гэхдээ ерөөсөө биш. Та нэгэнтэй л орохоор болсон юм чинь. Гэхдээ үгээ бэлдэх хэрэгтэй те. Жишээлх юм бол та одоо бас хэлж чаддгүй гэнүү чинь байна. Иш ерөөсөө хэлж чаддгүй шүү дээ. Энийг хэлээд. Хэсэг шансчид шансдаж хөгжимдөв. За. Хэсэг шансчид. Би нэг хэлж үзэх юм уу? Энд ч одоо тийм хэцүү майлээ. Хэсэг шантчил Яана, би хэлж чадахгүй юм чи манаа. Хэсэг шансчид. Хэцүү юм байна. Хэцүү юм байна штэ. Хэлээгүй юу? Памбар богинохоо хэлдэг байхгүй юу? Чи ямар ажигч юм бэ? Харин би загнуулаад байгаа мөртлөө юуг загнаад байгааг нь ойлгохгүй. Нар сар ойроор холуур. Яа, угаасаа чадахгүй байна. Насар арай. Хэсэг шансчид. Насар яа. Миний хан чи амны ажигтай байсан одоо Хөөслөм бэкшээ. Хэсэг шансчид хөгжимдөв. Хэсэг шансчид хөгжимдөв. Хэсэг шансчид хөгжимдөв. Хэсэг шансчид хөгжимдөв. Сайн байна уу? Намайг Яндан гэдэг. Нэгсэн юу болоод байгаа. Сайн байна уу? Намайг Яндан гэдэг. Би та нарт өнөөдөр эмэгтэйчүүдийн талаар төслийн юмчтай хилэлтэй харагдаад байсан да. Нэг тийм хөвгчлөлтэй. Намайг Төлгөн гэдэг. Биш. Намайг Яндан гэдэг. 6 сард нэг удаа нарийн мэргэжлийн шинжилгээнд хамрагдаараа. Ер нь нэг жоохон чөлөөтэй л байх хэрэгтэй юм шиг байна. Ой, ханаа. Ой. Юу ийцууж байгаа юм? Ой, Мишель ийшээ хүүхдүүдтэй гүг явцсан. Тэгээ ирэхээр нь авч орох гол үлээгээ сууж. Таад чинь тоглож байгаа юм уу? Тий. Ханаа. Аа. Чи өчтөр нэрээ аавыг арай хэтрүүлсэн шүү. Памгар хэлтэй ахтай яа тийм. Гүй тэр чинь аавыг тэр нэвтрүүлэлт орохыг болиулах гал бид гэж ярихгүй. Яаж байгаа юм? Гүй яах вэ? Аав ч нөгөө орохоор хадуураа хөвчүүл баларна штэ. Орон дайр хүн болгон харна. Цаа чин нэг юм ярихаараа тэр юм ярьдаггүй штэ. Намайг ширээн дээр юм асглаа гэд яахаараа чи ширээн дээр юм асгаад цаан чин судаанд хүүхдүүд өлсөж байна. Тэгэл тэндээсээ шаашаа улс төрлөө явж ороод тэгэл спорт руу ороод тэгэл цаг агаарын мэдээ болоод орог поп болоод хамгийн сүүлд нь хөрмөн чи үсээс суулаараа гэдээ дуустдаг юм баггүй. Тэгэхээр чи орон даяар хүмүүс харж байхад тэгэл хадуураад хань хамаагүй юм ярьчвал бас эвгүн болов гэд би болиулах гад таны хэл мэл чин наа чин бөөрөнх та юу дэмэдэ гэсэн чинь өөрөө болно гэж зүтгээд байгаа юм чи яах. Үгүй аав гэхдээ нэрээ хаяж сэдв алгасаж ярих юм ярьдгийг шүү. Ярина. Гэтэ зургатаар гайгүй л үгүй. Гайгүй л үгүй. За хань н оржий. Охиноо аваад хурдан орж ирээ заяа. Бити удаа. Утгаат. За орлоо. Зам үсцгээ эхлэхэд асуултаа тавьчих. Тэгэхээр эдийн засгийн хурал харсан энэ жилүүд онцгойлон жирэмслэлтэй сэргийлж байгаа гэр бүлүүд нэмэгдэж байна гэсэн мэдээлэл гарсан байна. Тиймээс бид энэ сэдвээр ярилцахаар эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэрэгчлэлтэй. За. Бурхан эмнэлгийн захирал шүү дээ. Сайн байна уу? Юуны өмнө
та эмнэлгийнхаа нэрний утгыг бидэнд тайлбарлаж өгөөч. Тий. Баг бурмын амттай байдаг штэ. Тэр бурам гэдэгтэй өхөөртөн инхрийлсэн хан дагуу залгаад бурамхан гэж нэрлсэн. Тийм утгатай юм уу тий? Тий. Би эмнэлгийнхаа ураа үгийг 9 шин нойргоо хонд сууж иж битсэн байгаа. Өөрөө битсэн штэ би. Ер нь эмнэлэг байгуулна гэдэг бол амархан. Эмнэлэг дотроо ороод ураа үгээ бичнэ гэдэг бол хэцүүтэй. Хэцүү юм байлаа. Тэгээд би ингэж бичлээ. Хүн бүр бурамхан эмнэлгийнхаа ис ширхэг бүрийг нэгэн хамгаалж. За 2 дугаар камер хоёр. Бидний хэдэн эмчнэр дэлхийн хэмжээний эмнэлэг байгуулахыг дан ганц бидний сэтгэлийн чин зэрэг мэднэ. Бурамхан гэж ис ширхэг гэдэг үг надаа гів гинтгэл толгоор ороод ирсэн. Гинтгэл хаалгонгоогоо манай совлогч золбоо ороод ирдэг юм да. Тэгэл би бүр гаахгүй юу. За мөсчийн асуултаа жоохон тодорхой жоохон товчхон хариулт авна шүү. Товчхон тий. Гол юм яг гол юм яриулаа. Яг гол юм. Тэгэхээр сүүлийн үед өөрөөрөө төрхөөсөө илүүтэй хаалгаар төрхийг илүүд үздэг болсон байна л да. Мэргэжлийн эмчийн хувьд та үүн дээр ямар бодолтой байдаг вэ? Тий. Маш сайхан асуулт байна. Үнэхээр хаалгаар төрхийг илүүд үзээд байгаа ш тий эмэгтэйчүүд. Тий. Тэгэхээр одоо дээхэн үед бол манай одоо жирэмсэн ээжнэр өнөө юу яаж нөгөө юу өөрөөрөө төр. Тий, нөгөө юу нарсаар ор хөлөө холбор хөлөө. Хэсэг шараа. Чи наад зочдоо хөтөөд явал та. За 2 дугаар камер. Өнөө юу арг савар төсөөлж одоо төрүүлдэг байлаа шүү дээ тий. Одоо тэгэхээр хүмүүс гайхаж байгаа баг энэ баян хэрэгэлдэг үг болохоор ингээ мартаад байд юм ба шүү дээ. Тэгэхээр энэ арг гэдгийг чинь хүн одоо яах вэ? Голын бургасаар түүж одоо арг зан гэдэг хийдэг байлаа шүү сүлжиж. Гэтэл одоо тэр бургас мод байхгүй. Тужийн нарснаас ахуулаад туул голын бургасыг үл юучгүй хятцсан. Арг сав гэхээр энэ хүн энэ юм чи юу яриад байгаа вэ? За мөсчийн асуултаа солиод өөр юм асуу. Хүн чи хадуураад байна шүү дээ. Бүгд юучгүй хятцсан. Манай Монгол улсад ус яагаад байхгүй? Хойлоо үндсэн сэдв рүү оръё. Тэгэхээр илүү тэлт буюу одоо төрөх хугацаанд болчиход байгаа төрөх байгаа эхчүүд их олширч ийн гэсэн мэдээлэл гарсан байна. Тэр эхчүүдэд та ямар зөвлөгөө өгдөг вэ? Үнэхээр зөв асуулт асуулаа та. Тэгэхээр одоо миний ээж, манай ээжийн ээж, одоо эмээнэр маань одоо бүгд л одоо тэр хүмүүс яаж исэн гэхээр өнөө юу? Баавган савар. Одоо баавган савар мөнгөцөө чи сэтгүүлч муу юм уу биш юм өө. Наад очлоо чи аваад явал та. Чи хөтлөгч байгаас хөдлөөд явах хэрэгтэй шүү дээ. Яах гэдэг юм бэ? За 3 дугаар камер явж байгаа шүү. Гол юм асуу. Тэгэхээр амттаас ч юм уу гуугаад би энэ лүгээ дамжуулаад явдаг байсан юм шиг байна. Тэгээ баавган чи их сони юм байна. Улаан сугруу ингээл гараа хийчихэл яг ингэж өргөөл гацчдаг юм. Янага тэгэхээр надад нэг ийм асуулт байна л да. Танай эмнэлэг үр шилжүүлэн суулгах тал дээр мэрэгсэн эмнэлэг гэж би сонссон. Тэгэхээр үр хөвгтэй болж чадах байгаа залуу хосоо танд их ханддаг бах. Тэгээ телевиз үзэн суугаа залуу хосуудаа та хандаж зөвлөгөө өгөөч. Тий, их олон хүн. Олон хүмүүс одоо хандж байна энэ эмнэлэгт. Маш олон хүмүүс. Тэгээ би тэр болгонд л одоо нарийн мэрэгжлийн зөвлөгөө өгж байгаа юм. Тэгээ ер нь шилжүүлэн суулгах тал дээр тий. Тэгэхээр ер нь хамгийн гол юм бол их чухал юм. Үндсэн байрлал. Байрлалаа. Тэгэлгүй яах вэ? Байрлал хамгийн чухал. Маш чухал юм чинь үндсэн байрлал. Ер нь хамгийн босоо ич. Хөөе, наадга суулга хөөе. Гол юм яриулаа зөвхөн яриа шүү дээ чи. Хөөе. Эхлэм. Би одоо ажилласаа халагдсан юм байна л да. Ахын чөлөөтэй байх гал. Би нөгөө чөлөөтэй байх гал сая. Яна чи битүүл яагаад болчихоо? Би 50 чөлөөтэй байх. Чи дахиад ихнээс нь асуучих. Ахын дахиад яри. Би сая голын уулж ярьж чадсан уу? Би чөлөөтэй байх гал сая энд чи би баригдсан юм байна. Юу асан бэ? Сая яг хагалгаа хэлчихсэн. Нөгөө хүн босоод ирсэн. Ерөөсөө арх удаг хүмүүст чинь мэдээ алдуулалт нөлөөлдөг аюултай шүү дээ. Хөөе. Чи арх угаа болоо. Уучлаарай. Ойртож уулцсан хүнийг сайхан сууя. Хэзээ? Өнөөдөр тийм. Хүүшээ. Хөөе мянга. Та
Яаж ч юм бэ чи? Бидний гиндэвэр доор аз жаргалахаас арбай. Бидний нэг эсэнч амьдрал адарматай хിവэр байсаар бай. Цочоод бисэрлээ цогнэсэн байлаа. Цоглогнуудээр өглөө би ухтлаа. Завсар зайгүй Facebook TV-дээр за тэгээд аялаж өнгөрөө. Залуу нас минь надаас холцоо. Заримдаа намайг чамай